За өнөөдөр Лас Вегас хотын одоо нутгийн удирдлагын ордон гэд монголоор болвол тэр газар хурж ирэнгүүтээ энэ хотынх нь эдийн засгийн хамтын ажиллагааны газартаа бол уулзалт хийгээд ингээ гарч ирж байна. Тэгээд Америк нэгдсэн улсын Лас Вегас хот бол 3.5 сая хүн амтай. Тэгээд бас ийм hospitality буюу үйлчлэгийнхаа салбараар бол бас Америк нэгдсэн улсынхаа нэг муж ус олж бас ингээд entertainment үйлчилгээ, зочид буудал, казино гэдэг одоо бүхэл тэр чиглэлээр бол тусгай одоо тийм нэг юм онцлогтой тийм хот байгаа. Тэгээд энэ хотын удирдлагуудтай ямар ч байсан уулзалт тэгээд Төгсгөл аймаг маань бол бас ингээд аялал жуулчлалын бүс болсон тийм аймаг байгаа. Тэгээд энэ Төгсгөл аймгийг Лас Вегас хоттой эгчдүүсийн харилцаатай хот болгомоор байна гэдэг тэр санаачлагыг ямар ч байсан төвшүүлж уулзалтыг бол хийж гарч ирлээ. Тэгээд энэ уулзалт маань одоо амжилттай өрнөж хоёр талаас мэдээлэл хүчин баримтууд бүх зүйлүүдтэй солилцаад тэгээд Төгсгөл аймгийн бас ийм Америк нэгдсэн улсын одоо Лас Вегас хоттой эгчдүүсийн одоо харилцаа нээх шат бол нэг алхмаар бол нэгдлээ гэж ингэж үзэх нь байна. Тэгээд хоёр талаас бол туршлага солилцох одоо хоорондын сургалтуудыг зохион байгуулах, худалдаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт тэр чиглэлүүдийг за түүний дотор бол аялал жуулчлалын салбарт одоо ингээм хамтын ажиллагааг өргөжүүлж Монголын хөвсгөлийн аялал жуулчлалын салбарыг бол бас эдний нэвтрүүлсэн аялал жуулчлалаасаа олж байгаа орлого одоо бүх зүйлүүдийнхаа туршлагаас ингээд суралцах, солилцох тэр чиглэлүүдийг бол яриа хэлцлүүдийг бас ингээд эхлэгийн тавьсан уулзалтыг өнөөдөр хийж гарч ирлээ. Тэгээ бас их баяртай байна.